Гутлаа хэрхэн зөв арчлах вэ? Энэхүү видеогоор гутал арчилгааны бүтээгдэхүүнүүдийн талаар танилцуулахаас гадна гутлаа хэрхэн зөв арчлах талаар мэдээлэл хүргэе. Дараагийн туршиж үзэх бүтээгдэхүүн маань нано бүрхүүл үсгэгч. За улирал солигдоход бороо орсон үед эсвэл цас хайлж авах үед шавхаа болдог штэ гутал. Тэгэхээр тэрнээс хамгаалсан бүрхүүл үсгэгдэг гэсэн. Гэтээ дан ганцхан уснаас хамгаалсан бүрхүүл гэж ойлгож болохгүй. Энэ нь мөн толог үсгээс хамгаалдаг гэсэн. Эхний алхам нано бүрхүүл үсгэгч маань хоёр төрлийн шойдолтой байгаа. За хамгийн дээр харагдаж байгаа нарийн ширхэгтэй шойдоход гутлынхаа гадна талын шороог унгаж өгнө. Нийтдээ бүх талаараа бүрхүүл үсэж байгаа учраас бүх талын шороог цэвэрлж өгөх хэрэгтэй байгаа. За ингээд бүх шороог нь унгаад боллоо гэж үзэх юм бол хоёр дахь алхам руу орно. Тэрсний дараа гутланаасаа ойролцоогоор 15 см-ийн зайтай бариад гадаргуу жигэд шүршиж өгнө гэсэн. За ингээд жигэд шүршиж өгсөн байгаа. Одоо 15 минут хүлээн. A few moments later. За 15 минут болсон бол хоёр дахь давхаргаа дахин шүршиж өгнө. Мөн адил сэгсэрнэ. За мөн ихнийхтэй адилхан 15 см-ийн зайтай бүх гадаргуу руу шүршиж өгнө. Гурав дахь алхам. Хамгийн анх дурсан хоёр төрлийн шойтог байгаа. За энэ бүдүүн ширхэгтэй шойтгоор тарааж өгнө. За ингээд 3 алхам хийгдсэний дараагаар таны гутал 24 цагийн хугацаанд ус чийг толдноос бүрэн хамгаалагдлаа.